Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Таны Монголд хийж байгаа энэ удаагийн айлчлалын гол зорилго юу вэ? Yeah, first of all, thank you very much to having me. Юун түрүүнд намайг урьж ярилцлага авч буй та бүхэнд баярлалаа. Энэ удаад би Монгол улсын гадаад хэргийн сайдын урилгаар Монголд айлчилж байна. Миний айлчлалын зорилго бол байгууллагын талаар Монголын талд буюу монголчууд илүү таниулж мэдүүлэх явдал юм а. Бид айлчлалынхаа хүрээнд Монгол улсын гадаад харилцааны сайд болон Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчийн зөвлөх, улсын их хурлын гишүүд, мөн миний хуучны анд танил Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын их баяр болон Монгол улсаас Турк улсад элчин сайдаар сууж байсан ноён Болд төдийгүй Монгол улсаас гадаад улс орнуудад элчин сайдаар ажиллаж байсан зэрэг маш чухал эрх мөттэй уулзалт хийгээд байна. Эдгээр уулзалтууд маш үр дүнтэй бүтээлч уулзалтууд боллоо гэж би харж байна. Миний энэ удаагийн Монголд хийж буй айлчил болон Монголын төр засгийн өндөр албан тушаалтнуудтай хийсэн уулзалтууд үнэхээр үрэг өжтэй болж байгаад би сэтгэл хангалуун байна. Уулзалтуудаараа бид Монгол болон Турк улсуудын байгууллагын хамтын ажиллагааны боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Нэгдүгээр Турк хэлтэй улс орнууд болон Монгол улсын хоорондын хоёр талын харилцаа маш өндөр түвшинд хөгжижээ. Зарим Турк улсууд болон Монгол улсын хоорондын хоёр талын харилцаа бүр стратегийн түвшинд хүрсэн байна. Удахгүй зарим Турк хэлтэй улс орнууд Монголтой харилцаагаа улам шат ахиулж стратегийн түвшинд хүрэхийг зорж байна. Хоёр дахь чухал алхам бол Монгол улс Турк улсуудын байгууллагаар дамжуулж олон талд хамтын ажиллагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай хийсэн уулзалтаар та ямар асуудлыг голчлон ярилцсан бэ? Бидний ярилцсан гол асуудал бол олон талд хамтын ажиллагаараа дамжуулж бид яаж хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах вэ гэдгийг ярилцлаа. Мөн бүс нутгийн болон олон улсын гадаад бодлогын асуудлаар санал солилцлоо. Та байгууллагынхаа ирээдүйг юу гэж харж байна вэ? Yeah, very positive because Би Турк улсуудын байгууллагын ирээдүйг маш өөдрөөр харж байна. Яагаад гэвэл манай байгууллага бол маш онцлог засгийн газар хоорондын байгууллага. Яагаад манай байгууллага тийм онцлог өвөрмөц юм бэ гэхээр бид түүх соёл, уламжил болон хэл гэсэн үнд зүйл дээр суурилж байгуулагдсан. Хэдийгээр манай байгууллага байгуулагдаад 15 жил болж байгаа залуу байгууллагч гэлээ. Манай байгууллагын гишүүн улс орнуудын хүн ам нийлээд 100 сая хүрч байна. Турк улсуудын байгууллага нь хамтдаа хүчтэй гэсэн үрээтэй. Тэгэхээр бид ирээдүйд хамтдаа байж илүү хүчрэг болно гэж бодож байна. Монгол улс болон Турк улсуудын хоорондын харилцаа холбоо маш бат бөх. Яагаад гэвэл бид олон зууны турш өнөөдрийн хүртэл нэг бүс нутагт хамтдаа оршин тогтнож байна. Бидний соёл, нүүдэлчин уламжил гээд бидэнд ижил төстэй зүйл олон байна. Баярлалаа. Thank you. Баярлалаа.